Орой мэнд үзэгчдээ цэнзүргүй яриа нэвтрүүлгийн удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Манай өнөөдрийн зочноор X ерөнхий сайд Алтан хувийн ахлах зөвлөх ганц хүрэгтэй ирээд байна. Танд орой мэнд хүргье. Баярлалаа. За урилга хүлээн авч ирсэн танд баярлалаа. Та бол одоо өнөөдрийн байдлаар Монголд бол нэлээд дуйлаантай, сенсацтай хүн болчиход байна. Тань дээр эрүүг үүссэн байгаа. Таныг хорьсон. Та нэг ч удаа хэвлэл дуураагүй. Харин өнөөдөр яагаад хэвлэлд одоо миний нэвтрүүлэгт ирж оролцох болов? Хэрэг бол дуусаагүй байгаа шүү дээ. Тэгэхээр би таныг бол яг үнэндээ ирэхгүй байх гэж бодож ирсэн. Тэгэхээр ер нь бол одоо энэ чинь үндсэндээ жил болчихж байгаа. Жил болж байна. Тэгэхээр мөрдөн байцаах ажиллагаа дуустал одоо ямар ч хэсэн мөрдөн байцаах авилтаа тэмцэх газрын энэ асуудлыг ямар ч хэсэн үнэн мөнийг нь олоод тэгээд учир нь тайлагдана гэсэн би найдвартай байсан. Тэгсэн чинь авилтаа тэмцэх газраас прокурор бол надад тодорхой ял өгөөд тэгээд шилжүүлсэн байна. Тэгэхээр бол одоо би чинь нэг баахан 3.4 улсыг одоо охироцсон. Онц хэмжээгээр дээрэндээ тэр мөнгөний өөрөө яг ингээд аваад идсэн юм шиг хүмүүс тийм ойлголт төрөд байгаа байхгүй. Тийм учраас бодит байдал дээр тэр мөнгө чинь надад огт хамаагүй хаагур яваад өнгөрсөн бэ гэдгийг хүмүүс ямар ч хүргье л гэж утсан. Хоёлаа үйл явдлыг товчхон дурдаад явъя. Тэгэхээр өнгөрсөн оны 5 сард би санаж байгаа шиг байна. 2014 оны 5 сард таны гинт оргон зэлсэн, их хэмжээний мөнгө идэд оргон зэлсэн гэсэн мэдээлэл гарч эхэлсэн. Тэгэхэд та хаана байсан? Яг таныг тэгж мэдээлсэн. Би энэ нөгөө миний энэ хөлний дунд хуруу, зүүн хөлийн дунд хуруу ясны авдартай болцсон байхгүй. Тэр нөгөө Солонгост очиж тэрээр үзүүлсэн чинь энэ сүүжний яснаас авч тэр нөгөө хавдрын аваад тэр сүүжний яснаас нөхөж хийсэн байхгүй. Тэгээ тийм нэсэлт ороод байжсэн. Тэгсэн чинь тэр нөгөө нэвтэж байгаа юм чинь нөгөө юу интернетээр бол юм үзэж шít. Тэгсэн чинь мэдэн дээр харин ганц оргоц цухтаалаа. Тэг ингээд одоо охиныхаа компаниар 800 сая төгрөг идээд улсаас ягаад чинь баах юм ингээд тэр бүр нотлогдсон юм шиг ингээд сайхан бичсэн байгаа байхгүй. Тэгэнгүүт нь би шууд Монгол руу ягаад туслахтаа хэлээд хэвлэл мэдээлэл рүү хэлээ. Нэгдүгürt одоо ингээд хүн өвчтэй гадаад явж байхад шууд ингээд оргон зугцааснаар нь дуудаад ингээд цоллоод ингэж яж болохгүй. Хоёрдугаарт үнэхээр одоо тийм янз бүрийн уулзах одоо тийм одоо цагдаа магдаа дээр очдог хэрэг байгаа юм бол очиж жагаад би тэр газар чи очиё. Энэ ингээ мэдээлэл явуулж ирсэн. Тэгэл Монгол танд эрүүг хэрэг үүссэн байсан юм уу? Үүсэгүйсэн юм уу? Би ерөөсөө огт над руу чи ингээд тэр эрүүг хэрэг үүсгэхийн тулд юу яадаг юм бэ шүү дээ. Эхлээд нөгөө нэг дуудан бичиг өгдөг юм бэл. Дараа намайг ирсний дараа засгийн газрын хэрэглэх газрын дэд дараагаар дамжуулаад над дээр бичиг нэрсэн байхгүй. Ирнэ үү гэдэг ингээд одоо ирэхгүй. Тэр нь он сарын хэднэр байсан? 5 сарын 20 дээр байсан баха. 5 сарын 9-нд тийм мэдээ гарсан. Тийм мэдээ бол бүр урд нь гарсан байхгүй. Тэр ядаж хэрвээ тэр нөгөө ажиллаар ирэхгүй бол гэрээр ирдэг юм байна л дээ. Тэр гэрээр бол манай чинь байн хүнтэй байгаа юм чинь. Тэгээд удалгүй таныг баривчилсан. Тэр чинь хэдэн сар үлээ? Тэр чинь удалгүй биш. Тэр чинь бүр 7 сарын 29 шүү дээ. 5 сард эхэлж мэдээ. 5 сард эхэлж мэдээ. Тэгээд нөгөө би чи очингууд нөгөө намайг гэрчээр байцаахгүй. Гэрчээр ихлэ байцаагаад яасан гэсэн чи одоо ингээл нүүрс хөтөлбөр гэдэг ийм юмд одоо баахан ийм байна гэл. Одоо олон юм байна шүү дээ. Тэгээд ийм юмд одоо гэрчээр татж байна гэдэг. Тэгэнгүүтээ ганц хоёр их юм асуугаад тэр нь болохоор нөгөө юм бичсэн юм гэрчээр татсан гэсэн юу гэрчээр байцааж байна гэдээ асууж байгаа байхгүй. Тэгээ одоо энэ хүнийг таних уу, тэр хүнийг таних уу, ийм үү, та тэнд юу хийж ирсэн гэсэн тийм. За тэгэл нэг удаа л байцаасан. Тэгээ байж тэр 7 сарын ихэр гинт хэвлэл мэдээллээр авилтаа тэмцэх газраас одоо мэдээлэл хийсэн юм шиг байна. Тэр дунд л 3.6 төгрөг байна. За тэр мэдээллийг хоёулаа үзээдэх үү? Үзчээ тэгээд ярилцлага үргэлжлүүлээд яв. Авилгатаа тэмцэх газар хэвлэлийн байгууллага. Үндэсний аудитын газраас гаргасан дүгнэлтээр одоогийн байдлаар урьдчилсан байдлаар 3.6 тэрбум төгрөгийн хохирлын асуудал яригдаж болзошгүй байна. Асуудлын гол нь юу вэ гэхээр нийслэлийн иргэдийг нүүрсээр хангасан асуудалтай холбоотойгоор төсвийн хөрөнгийг завшсан байж болзошгүй нөхцөл байдлууд
тогтоогдсон. За уг үйл ажиллагаанд нь ганц үг гэгчийг их хурлын гишүүн байгаль орчны сайдаар ажиллаж байх хугацаанд нь туслахаар нь ажиллаж байсан хүмүүс өөрийнх нь эхнэрийн төрсөн дүүгийн хүүхэд зэрэг ах トゥ төрөл садны болон бусад хамааралгүй этгээдүүд оролцсон нийслэлийн иргэдэд нүүрс түгээх асуудалд эдгээрээр дамжуулж тодорхой хэмжээний хөрөнгийг завшсан байж болзошгүй. Ийм нөхцөл байдал тогтоогдсон. Тэгэд энэ мэдээллийг хийчээ таныг барьсан юм эсвэл таныг барьж хорсны дараа энэ мэдээлэл явуулсан юм уу? Үгүй энэ чинь одоо 7 сарын ихэр байхгүй юу? Наадмын өмнөхөн. За. Энэ мэдээллийг хийсний дараа намайг 7 сарын 8-9 авцсан байхаа. Аглаад газар дээр дуудаад тэгээд нөгөө сэжигтэн болгосон байхгүй. Одоо энэ чинь ингээд тийм шатаар явдаг. За тийм баг. Гэрч эхлээ гэрч гэж дуудчихаа дараа нь хэрвээ одоо гэрчээс илүү одоо сэжиглэгдэнэг бол сэжигтэн болд юм. Тэгээд сэжигтэн болгоод ингээ 3.6 тэрбум ийм байж магадгүй. Сая хэлж шít төсвийн хөрөнгийг завьсан байж магадгүй гэх тий. Одоо ийм гэдэг. За тэгээд тэр туслахаараа авгагийн дүүгийн охиноор энэ одоо хамаатан саднараа нийлж идсэн юм шиг. 3.6 тэрбум. Тэгэхээр би энэ дээр нэг 2-3 юм дээр анхаарал хандуулах хэрэгтэй. Ерөөсөө энэ ингээд эхлээд нөгөө намайг тэр Солонгост байх чинь охиныхоо компаниар 800 хэдэн сая төгрөгийг улсаас аваад дээр нь 27500-аар аваад 80000-аар зараад бөөн дундаас нь ашиг болоод ингээ баахан юм ингээ бичсэн байсан байхгүй. Тэгсэн чинь тэр нөө сэжигтнэр татж байгаа тогтоолтор яг тэр өгүүлбэрээр байгаа байхгүй. Тэр сонин дээр гарснараа. За яг нэг жоохон хойно урд нь орсон нэг жоохон нэг тиймэрхүү. Тэгшээний. Тэгээд яхаар нь би бол хэлж байгаа байхгүй. За нэгдүгээрт наа чи ямар төсвийн хөрөнгө юм гараагүй. Ямар ч тийм одоо юу гэдгийг мөнгө хүний гараар дамжсан юм уу, эдсэн юм уу, юу ч байхгүй. Ягаад тэгэхээр наа чи бүх юм нөгөө засгийн газрын хөтөлбөрийн яг нүүрс хөтөлбөрийг иргэдэд боломжийн хямд үнээр одоо зарах энэ хүрээнд хоёр багнуур энийг менежмент хийсэн компани хоёрын хооронд гэрээгээр за тийм ажилласан юм ярьж байгаа байхгүй. Багнуурын уурхаа дээр ерөнхий сайдтай та очсон байт юм билээ. Очоод тэнд мэдээлэл хийгээд нөгөө зүгээр явж исэн нүүрсэг гинт дундаас нь ороод үнийг хямдруулна гэд хэлсэн байлээ шүү дээ. За тэр бичлэг байгаа. Тэр бичлэгийг үзчихэд хоёулаа яг нарийн ширэмиг ярихаар үзэгчдэд илүү ойлгомжтой болох байх. Тэгээд дэлгэцэн дүгээ дөө. Бид нар бол юу гэхээр 40 кг савлаад за 3200 орчим төгрөгөнд яг хороонд нь авчиж өгнө. Энийг өшөө эхний сард бол яг хороонд нь өгнө. Явандаа хэрвээ хорооны удирдлагууд сайн менежмент хийж чадвал шууд айлын гадаа нэг портер дээр 50 шуудаа нүүрс ирнэ. Тэгээд шууд гудамжинд аваачаад буулгаад шууд авна. Гэрээгээ гаднаас авч болно гэсэн. Тэр бол хотынхны менежменттэй шалтгаална. За ингээр бол нэг үндсэндээ бол 80,000 болчиход байгаа байхгүй юу? Тоон нүүрсч. Тэрнийг би нэг багцаалтахад нэг 2 дахин буух юм байна гэдэг байгаа. Манай ганцхан зүйл бол бүр их нарийн бодоод 80,000 болно гэдэг айлгаад байгаа юм. Тэр яг ерөнхий сайд бол ингэж байгаа. Өргөхгүй дараа нь 85,000 болоод миний нүрийг алав гэдэг. Би бол ерөнхийдөө 80,000-д бол яаж игээд батаанаа л гэж бодож байгаа. За яг тухайн үед 85,000 бол би буруу ерөнхий сайд бүр тудлаа хэлээгүй шүү. Би удлаа хэлсэн шүү гэж байгаа. Тэгтээ бол 80,000-д багтана. За энэ бичлэгээс харахад бол 1 тонн нүүрс 220,000 төгрөг байж тийм үү? Энийг ерөнхий сайд танд даалгавар өгөөд 80,000 болгочих. Яг тухайн үед ичээс яг юу байхгүй юу? 12 онд засгийн газар дөнгөж байгуулагдал. Тэнгүү засгийн газар байгуулагдангууд ямар нөхцөл байдал өгсөн бэ гэхээр нөгөө сонгуул гэдэг нөгөө нэг сайхан популист юм ярьж байгаа нөгөө гадныхаа хөвөө явуулсан хуулиа нөгөө өөрчлөө гадныхаа орохооргүй болгоцсон. Дээр нь нөгөө нэг зах зээлийн нөгөө түүхий эдийн үн маань унтсан ийм байсан үед засгийн газар байгуулагдангууд хэд хэдэн чиглэлээр ажил хийх болсон байхгүй. Нэгдүгürt юу гэхээр энэ чигээрээ хэрвээ явах юм бол юмны үнэ барь дийлхээ байчихна. Яг нэг мөнгө байхгүй учраас. Тийм учраас бол цалин нэмж чадахгүй. Тэгэхээр ерөөсөө юмны үнийг тодорхой хэмжээнд барья. Энэ нөгөө тэлцсэн эдийн засгаа төрдөө ямар ч хэсэг нэг багаар ингэж барьж амь тарэ хийж барьж ингэж барьж явахгүй болохгүй. Хоёрдугаар гаднаас мөнгө бол газ бүтээн байгуулалт руу оруулъя.
одоо нөгөө аймгийн зам нөгөө гудамж цэцлэгээд олон юм яригдсан шүү дээ. Тэр юм руу оруулъя. Тэр нөгөө бонд босгож иж мөнгө орж ирж шүү дээ. За 3 дугаарт нь юу гэхээр ерөөс энэ гадагшаа гардаг энэ мөнгийг өөрөөр хэлбэл нөгөө экспортыг орлдог импортыг орлдог тэр нөгөө бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг одоо аль болохоор хөгжүүлэн дэмжиж одоо гэсэн ийм чиглэлээр юмнууд. Тэгэл хамгийн ихний юм ерөөсөө 8 сарын 20 засгийн газар байгуулагдаад 9 сарын дундуур ерөөс хамгийн ихний юм нь уул уурхайн сайд ган хоёг нөгөө бензиний үнийг докторжуулах асуудал гээл эхэлсэн байхгүй. За тийм үн докторжуулах. Үн докторжуулах хэлбэр гээл эхэлсэн. Тэр дотор нүүрс хэлбэр. Агуу тэгэхээр би яагаад энийг нөгөө нуршаад байна гэхээр тэгэхээр нүүрс юу үн докторжуулах хөтөлбөр болонгууд чинь нөгөө бензин оруулах бүх компаниудыг цуглуулаад ярьж байгаа л тэг яах вэ гээл тэгэнгүүтээ нөгөөдөлч яриад Оростой бөөнөрөө нэг гарцаар гарыг тэгвэл үнэ нараа хямдах юм болгоно нэг $100-200 буулгана. А дээр нь юу гэхээр ингээд нөгөө шилжүүлдэг мөнгө нь ингээд яг сарын сүүлд шилжүүлэхээр нөгөө аншин өсчдөг. Тийм учраас энийг Монгол банктай яриа тогтуул болгоо тодорхой хэмжээнд энийг зээлээр өгөөч. Зээл өгөөд тэгээ бид нар буцаага төлнө шүү дээ гэсэн ийм л юм багхгүй. Тэгээ ингээд 9 сарын сүүл болоо явж итер чинь нөгөө нүүрс чинь хүүтэрлээ гэдэг нөгөө иргэд чинь телевизээр дүүрэн юм болсон шүү дээ. Одоо нэг ийм жижиг ийм нөгөө шарын нөгөө шар 50 төгрөгийн тор биш үү те. Тэр лүү нэг шуудаа нүүрс орохоор тор нь илүү гараад байгаа байхгүй дээрээ зай гараад. Тэгээ тэр нь болохоор 1500 төгрөг. Тэр нь 6-аас 7 хил байхгүй. 13 оны 9-р сар тийм үү? Үгүй 12 оны 9. 12 оны 9 сар байхгүй. Тэгэнгүүт чинь нөгөө телевизээр чинь ингэнгүүт чинь нөгөө ерөнхий сайд чинь дуудана үсттэй. Нөгөө сайд нөгөө эрчим хүчнийгээ сайдыг санаа билийг дуудаад. Тэгээ би чинь нөгөө зөвлөх учраас байн хажууд нь суудаг хүн байхгүй. Тэгээ ингээд нүүрсний үнийг буулгаа гэсэн. За санаа бил сайдаа буулгана. Буулгах ч байх үү. Яаж одоо энэ ард иргэдийн гар дээр ингээд 6 хил нүүрс 1500 болж байгаа. Энийг одоо яаж зохицуулж? Наа чи ингээд 1 тонн тэгэхээр чинь 250 бараг болчихж байгаа байхгүй. За энийг одоо буулгахаар бодно ажлын хэсэг байгуул. Тэгэнгүүт санал сайд ажлын хэсэг байгуулад өөрийнхөө яамнаас дээр нь Багнуурын уурхайн захирал, ерөнхий инженер, нягтлын юу та тэрэнд нь ороод? Би ороогүй. Би тэр ажлын хэсэгт орохгүй шүү дээ. Тэр чинь нөгөө яамны ажлын хэсэг юм чи. Дээр нь нөгөө Багнуурын Улаанбаатарт нөгөө нүүрс жижиглэнгээр зардаг Багнуур илтгэж компани байдаг байхгүй. Тэрний захирал махирлаар ажлын хэсэг байгуулад. Тэгээ за яаж одоо Улаанбаатарын иргэдэд боломжийн үнээр нүүрсийг нийлүүлэх вэ? Гэдэг ийм юм гаргаад тайлан гаргаж байгаа. Би яаж орсон бэ гэхээр ерөнхий сайд надад тусна өөр гэж. За наадуул чи ямар ч байсан нэг юм арай нэг баг болох юмыг нь бодох бах. Улаанбаатарт яа дараах. Хотынхонтой яа. Одоо энэ юмыг ингээд менежмент зохион байгуулах юм яа гэдэг. Тэр судалгаан дээр нь би суухгүй юм. Тэгээд ажлын хэсгийн ч дүнгээ гаргаад ирж байгаа. Тэгсэн чи ажлын хэсэг ямар дүн гаргасан бэ гэхээр за Багнуураас бол 27500-аар иргэдэд 25000-аар иргэдэд өгч байна. За. Тэгэхээр энийг бол 27500-аар өгч болж байна. За. Тэгээ наадах чи ингээ шигшгээр нэг 30000 болох юм байна. За тэгээд дараа нь ингээ Улаанбаатар руу нэмэн өртөг шингэж гинөө. Одоо нэмэн өртөг тийм шингэж байгаа байхгүй. Яагаад тэгэхээр эхлээд шууд нөгөө шигшиж шуудайлж энэ иргэдэд хүрэх юмыг шууд ерөнхий сайд хилцсэн байхгүй. Одоо ингээд ингэж яваад тэгэхгүй бол одоо эн чинь иргэд чинь гэр хорооллын иргэд чинь ингэж болохгүй шүү дээ. Ингээ ус нь үнэтэй, нүүрс нь үнэтэй ингээл одоо яах юм бэ гэдэг. Тэгэл нөгөө тийм нөгөө ажлын хэсгийн дүгнэлтээр 27500 гэдэг гараад ирэхгүй. За тэгэнгүүт за одоо юу гэр хорооллоор яаж тараах вэ нөгөө гингүүт тухайн үед манай нөгөө зөвлөхүүдийн ажлын алба ярьж байгаа. Тэг ингээ хороо болгонд 2 цэг байгуулъя. Тэгэнгүүт чи тэгэд хороо болгонд 2 цэг гэхэр чи ингээ Улаанбаатарын 6 дүүрийн нэг дүүрэгт нь бол өгдөггүй байхгүй. Баянгол ч нөгөө нэг утаагүй юу гэд нийслэлийн тушаал гарцсан байсан. Нөгөө 5 дүүрэгт ингээ янгууд 162 цэг болж. Тэгэхээр та насыг ингэж хөндлөнгөөс оролцоогүй байхад зах зээлийн жамаар явахдаа яаж иргэдэд хүрч ирсэн? Хэний гараар дамжиж ирсэн? Ерөөсөө энэ ченж гэж яадаг улсууд л үргэлж хамт зөөдөг байхгүй. Багнуурын уурхай одоо юунда энэ Багнуур элчээрээ толгой амглаа хоёр дээр амгаланд 3 хүн богоно толгойтод юу гэдгийг 10 дуу авчираад тэгээ 1 тонны 60,000-аар өгдөг байхгүй. Зөв. Зэвэр авчирсан учраас. Тэгээ тэр чинь бол томтой, жижигтэй, чулуутай тийм нүүрс байгаа шүү дээ. 1 тонны 60,000. Иргэд Багнуурын уурхай дээр очиж очролж авна. За. Тэд нар бол 25,000-аар тонныг авдаг байхгүй. Тэгээ яах вэ нөгөө тэд нар чинь ингээ нөгөө тийшээ явах тээврийн зардал наашаа тээврийн зардал тэгэл энд ирээд тэр чинь нөгөө томтой жижигтэй чулуутай учраас энд ирэнгүүтээ 200 цагаан орооны бүршин дээр ингээ шигшиж хагаад 3-1 нь нунтхын
айдаг байхгүй. Яг тэгвэл 3-1 нь нөгөө төлөхгүй шүү дээ. Тэр чинь уурын зуух юм уу цахилгаан станц төлөв. Тэгэл нөгөө ачин шигсэн тээвэрлж авчирсан юм тэрийг нэмэл чавс 200 л зардаг байхгүй. Тэрийг та 80,000 болгоцсон. Тэрийг нь би ч юу бах вэ? Энийг менежмент хийж байгаа тэр дунд компани 80,000 болгосон байхгүй. Тэр ямар компаниас юм? Тэр бол юу гэхээр MGL SP гэдэг. За нөгөө тантай холбоотой. За одоо тэр чинь яг нөгөө надтай бол түрүүний яриад дээр туслах муслах гэдэг чинь. За тэр ямар учиртай вэ гэхээр ингэсэн. Түрүүн би нөгөө нэг бензингээ ярьсан шүү дээ. Тэр чинь ингээд олон компаниуд байсан учраас шууд дуудаад за яах вэ гэж бүх компаниудын дунд ярьж байгаа л юм шийдчихэж шүү дээ. Нүүрсийг тэг жижиглэнгээр тараадаг компани байдгүй. Гэтэл нөгөө хугацаа яваад байдаг. Одоо бид нар чинь 10 сарын 23-нд нөгөө Багнуурт очиж байгаа шүү дээ. Тэгвэл хугацаа яваад байдаг. Тэгвэл ерөнхий сайд эхлээд юундаа тэгж яарад байсан та нар? Тэр нөгөө иргэд чинь зүгээр шувтан утастаа ерөөсөө ингээл нөгөө тэр чинь 10 сарын сүүр болчих гээд байгаа юм чинь 11 сар. Тэгэд өшөө нэг яарах нэг шалтгаан байсан. Тэр нь юу вэ гэхээр орон нутгийн сонгуул 11 сар. За яг тийм баг. Би яг тэгж орон нутгийн сонгуул 11 сарын сүүлээр болж исэн учраас та нар их оройтуулууд наа чи сонгуулийн юмтай хутгалдаад тэг бүр ингээд бүү улс төр болно шүү. 11 сарын 1 гэтэл иргэдэд наа чи үрсэн байна. Гэж ерөнхийдөө үүрэгдсэн байхгүй. Тэр чинь одоо нөгөө намын дарга ба шүү дээ. Бас тэгээд дөнгөж ялтсан намын дарга бүү улс төр болохоос цаад санаа нь бол бас нүүрсийг буулгаад өгцэн. Орон нутгийн ялч авчих санаатай. Дотроо бас санаа бол байсан л байх л да. Тэр чинь ямар шууд яах вэ? Тэгээд ерөөс 11 сарын 1 гэтэл тараасан байх хэрэгтэй гэсэн ийм үүрэг байсан. Тэгээд нөгөө тараадаг компани байхгүй. Ганц нэг боломжтой компанид очиж хэлэнгүүт Улаанбаатар 163 цэг байгуулаад тэгээ энд нүүрсийн шигшээ, суудайлаа, савлаа, тэгээ тээврээр хүргэж өгөөд наадах. Тэгээ зах зээлийн үнээс хямдхан зардаг. Тэгээд 200-аар зарж байгаа юм 80,000-аар зардаг. Тэр компани одоо яагараа зөвшөөрдөг юм? За тэр бол яс юм дээр юу болсон бэ гэхээр манай нэг найз. Ингээд би чинь бараг нэг 10 хоног өстой нэг хүн амтнтай уулзаал гуугаал асуугаал ингээд явж байгаа. Тэгсэн чинь манай нэг найз за манай компаниар хийчих. Тэгээд юу яа харин тэгтээ гүйцэх захирлыг нь манай туслах тэр үед миний сайдын би чи 12 оны 1 сар чинь нөгөө засгаас гарцсан. Тэгэнгүүт манай туслах чинь 12 оны юу лээ 6 сар ихэд өнөд ажилласаа гарсан байхгүй. Тэгээд нэг эрхчлэл Австрали явна гэж нөгөө сургалтанд сууж ирсэн. Ажилласаа гарцсан ажилгүй байсан байхгүй. Тэг чи бугаагаараа гүйцэх захирал тавьчих. Тэгээ чи төсөө дөрөв засаг талаасаа хариуцсан. Эрдэнэ булган гэж хүмүүн үү? Одоо авилгатай тэмцэх газрын сайтн дээр зураг нь байгаа 90 сурвалжилж гин гэд ганцхан эрэх толбогдуулаад. Харин тэгэл нэг ийм сонин энэ ерөөсийн хуулийнх нь тэр хүн цугтаагүй юм уу? Та оргуулсан юм шүү. Одоо харин ингээд сайдн дээрх бичин юм байгаа. Тэр залуу маань 13 оны 6 сард Австрал сурах гэж явцсан байхгүй юу? Энэ хөтөлбөр чи 12 он 13 оны өвөл 13 14-ний үйл дамжаа ингээ 2 жил хэрэгжижлээ шүү дээ. Тэгэхээр эхний жилийн хэрэгжүүлчихэд тэгээ явцсан байхгүй тэр залуу. Тэгэнгүүт одоо 2 дахь жилийн хэрэгжээ 4 сарын 1-нд дууссаны дараа авилга тэмцэх газрын чи 4 сарын 28-нд тэр компани дээр нь очиод тэгээ мөн нэгтлэн сүүлд нь хэрэг үүсгэсэн юм ба шүү дээ. Бүр сүүл 2 жил бүх юм хэрэгжээ. Тэгээ одоо хүртэл тэр залууг 90 сурвалж. Тэгээд тэр чи харин сайтн дээр нь ингэж байгаа байхгүй юу? Ингээд байцаагдж байгаа зүхтаацсан гэдэг. Оргон зүхтаасан. Тэг 90 сурвалжилж. Байцаагдж байгаа юм уу? Тийм бүгд юу байцаагд. Та ер нь үний ярьж байна. Тэр сайтн дээр нь байж л байгаа дөө. Тэр одоо ингээд би хизээ байндаа нэг сарын өмнө байлууд авч өгөөг харсан байж л хэлээ. Тэгээд тэр залууга нөгөө 50 ихэн би зөвшөөрөхгүй. Яг гэвэл чинь өдөрт тэр бүх юм чи хяналт юм миний толгой дээр аваачаад ергээс сайд чи үргэлждсэн юм чи. За тэгээд найзынхаа компанийг аваад туслахаа захирлаар нь тавьжээ. Тийм захирлаар нь тавиад. За энэ компани ашигтай ажилласан уу? Хэдэн төгрөгийн ашиг болсон? Тэр 3.6 тэрбумыг олцсон юм шүү. Тэр 3.6 чи юусоо энэ тогт хамаагүй. Тэр бол цаасан дээр байгаа мөнгө. Би одоо өөр чин түрүү нэг хоёр тушаал нэг та энийг нэг гаргуулдаг өгөөчгээ өгсөн байгаа шүү дээ тий. Тэрэн дээрээс ингээ. За найруулагчид түрүүний хоёр тушаалыг дэлгэцэн дүгий дөө. Зочин тогтоол авчирсан юм аа. Тэгээд тэрийг одоо харуулъя. За одоо жишээл энэ тогтоол юу вэ гэхээр энэ 11 сарын 1-нийх нь байна. Энэний өмнөх нь болохоор энэ 11 оны одоо хэд вэ? 10 сарын хэдэн 20 гэж байгаа юм да. 4 сарын 20 гэж байна тий. За энэгээр бол юу гэхээр юм байгаа. Та нар уншиж байна уу? Тэр ингээд биш нөгөөтгийг хараач. Улаанаар зурсныхаа уртлынх нь. За тэг түрүү чагаа өгчөхдөө. Ардлынх нь гэдэг юм уу? Энэ. За энэ дээр ингээд 1 тонн нүүрсийг
юу гэж байгаа хэрэглэгчд борлуулах технологийн дамжлагын 1 тонн нүүрсийг 25,000 төгрөгөөр борлуулнаа гэж байгаа үст те. Тийм байна. Яг нөгөө нүүрс хөтөлбөр эхэлж явах 12 онд чи яг ийм байсан юм. Өөрөөр хэлбэл иргэд 25,000 төгрөгөөр тэндээс аваад тэгээ энд 200,000-аар зарж байгаа байхгүй. Тэгтэн юу вэ гэхээр 27,500-аар одоо тэнд нь шигшээд өөрсдийнхөө тоног төхөөрөмжөөр энэ компани шигшэж штэ. Шигшээд тэндээс 27,500 төгрөгөөр аваад тэгээд энд 80,000 төгрөгөөр 2 удаа шигшээд тээврийн тэр багнуураас авчиж тээврийн зардлын төлөөд энэ чигшиг тэр бүх зардал нөгөө хүмүүс ажилуулж байгаа бүх зардлын төлөөд шуудагийн оёо дахиад портрийн жолоочийн машин дээр нь очиж өгөөд портрийн жолооч нь нөгөө 163 цэгт хүргэж өгөөд тэгээ 163 цэгийн бүх хүмүүс нөгөө цалингаа аваад тэр бүх зардал орж энэ бүх зардал ороод 80,000 багтаацсан байхгүй. Тэгээ яаж багцсан бэхээр яг уг нь бол 220,000. 200,000-аар зарж исэн байхгүй. Тэрийг л одоо 80,000 болсон учраас маш их олон хүний эрх ашиг хүндсэн юм шиг байна. Тэр нэг change 27,500-аар бас хийцэн тийм үү? Багнуурын уурхаагаас та 27,500-аар авдаг. Тэгээ би хийгээд байгаа юм шиг. Энэ нөгөө ажлын хэсэг нөгөө Санампилийн сайдын томсон ажлын хэсэг шүү дээ. Чинь Багнуурын уурхай удирдлагууд энд байгаа компаниуд бүгд орсон шүү. Тэд нар чи 27,500-аар өгөхөд Багнуурын уурхай хангалттай юм байна гэд талиндаа гаргаа хийцэн багхгүй. Тэгэнгүүт тэнд 27,500-аар аваад тэгээд 80,000-д багтаа гэж өгч байгаа нөгөө компани. Тэгээд тэр компани эхний жил ажилласан тайлангаа өгөхтүүд 1 тонн нүүрсний зардал нэг 78,000 хэдэн зуун гарсан билээ. За одоо би нөгөө юмнаас хадуур явчлаа. Эхний жил ингээ 25,000 байхад нь 27,500-аар нөгөө компанид өгсөн. Дараа нь 2013 онд 11 сард гарсан түрүүний нэг улаан зураастай юу гэсэн шүү дээ. Тийм бичигсэн. Одоо энэ байна. Энэ бол 2013 оны 11 сарын 1 гэж байгаа. Тэрэн дээр юу вэ гэхээр бас юу вэ гэхээр 1 тонн нүүрсний жижиглэнгийн үнийг 27,500-аар өгье гэдэг ингээ тушаал. Энд чинь он сар нь хэдэн байна гэнэ? Энд чинь 13 он. Одоо нөгөө 12-13 оны өвөл хэрэгжиж дуусны дараа 13-14 оны өвөл хэрэгжих гэж штэ. Тэгэхэд ийм тушаал. За тэгвэл бас нэг юу тогтоол би олсон надад байгаа. За тэр нь болохоор 2013 оны 8 сарын 8-ны өдрийн тогтоол байгаа юм. Үнэн зөрүүтэй. Саяных чинь болохоор өвлийн тогтоолоор 27,500-аар нүүрсийг. Тий 11 он. Таних бол 8 сарын. Энэ болохоор энэ хараа 39,000 төгрөгөөр гэж байгаа байхгүй. 32,500 төгрөгөөр шигчиж ангилсан ялгсан чанарын 1 тонн нүүрсийн үнийг 30%-аар нэмэгдүүлж 39,000-аар гэд. За яг энэ За авилгатай тэмцэх газар энийг яриад байгаа байхгүй. Та болохоор 27,500 яриад авилгатай тэмцэх газар болохоор 39,000. Энийний өнөөний зөрүүн дээрээс та 2 тэрбум төгрөг идсэн хэрэг. Ерөөсөө л яг энэ байхгүй. 3.1 хэдэн тэрбум чи 2 тэрбум нь. За тэгэхээр наад энэ тогтоолыг чинь та дахиад гаргаа харууллаа. За дахиад өгч. Энэ тогтоол чи ямар учиртай вэ гэхээр энэ нөгөө цахилгаан станцад энэ Багнуурын уурхай чи 20,500-аар нүүрсээ өгч ирсэн байхгүй. Тэгэнгүүт тэд нар яадаг вэ гэхээр энэ тодруулсан учраас тэр доод 2 дугаар заалт нь харагдахгүй байна. Юу вэ гэхээр нөгөө эрчим хүчээ зохицуулах оронд 20,500-ийнхаа нүүрсийг 26,650-аар өгмөр байна. Яагаад вэ гэхээр бид нар энэ бүх нүүрсээ 30% нэмэгдүүлж байгаамаа гэд энийг ийм тушаал гаргасан байдаг байхгүй. За одоо Багнуур хувьцат компани бас гүйцэтгэх захирлын тушаал байгаа. За тэрийг бас дэлгэцэн дөгөө. Тэнгүүд яг энэ 39 чинь юу вэ гэхээр өөрсдөө Багнуур Английн ялгавал 39,000 байхгүй юу? Тэр нь юу гэхээр яг таны энэ тушаал байгаа. Энэ тушаал бол юу вэ гэхээр 2012 оны 10 сард гарсан гүйцэтгэх захирлын тушаал. 12 сарын 10-ны өдөр гарахтаа юу вэ гэхээр ангилж шигсэн нүүрсийг 30,000 гэж байгаа. Энд чинь 12 оны тогтоол шүү дээ. Юу захирлын тушаал байхгүй юу? Энэний тулд ангилах тоног төхөөрөмж түрээсээр авъя гэж байгаа шигшиж ангилах. Тэгэхээр ингээд ангилах төхөөрөмж аваад тэгэхээр хэрэгжээгүй юм байна. Энэ хэрэгжээгүй байхгүй юу? Багнуурын уурхай ангилгаа болцсон байхгүй юу? Энэ нөгөө хувийн компани чинь тоног төхөөрөмж амжиж өөрөө ангилж байгаа учраас энэ 12 сард гарсан 12 оны 10 сард гарсан энэ тушаал хэрэгжээгүй байж исэн байхгүй юу? Тэгэнгүүт нөгөө 13 оны 8 сард нөгөө наад түүц чинь нөгөө зохицуулах хороонд 20,500-аар өгдөг юм уу 26,650-аар өхийн тулд бүх юмаа 30% үржүүлж яах гэхдээ наа 30,000-ыг чинь 30% үржүүлэхээр 9,000 гарна. Тэгээ 39,000 бичигдсэн байхгүй юу? Тэр нь юу вэ гэхээр Багнуурын уурхай өөрөө шигшвэл 39,000-аар зарна гэсэн тогтоол байхгүй юу? Ийм байхгүй юу?
тэгэнгүүт зохицуулахороо болохоор 26650-ыг нь хянж үзээд 22500-аар болгоё гэж засгийн газартай За энэс та тэгэхээр цаасан дээр нэг хэрэгжээгүй тогтоол юм болж тий ерөөсөө одоо тэгэнгүүт энэ 39 мянгаар зараагүй мó? Ерөөсөө 39 ягаад гэвэл баг нуурын уурхай шигшээг учраас 39 мянгаар зараагүй байхгүй. Тэгэхээр ийм байна. Одоо эндээс хоёлаа дахиад хөөгд нэг 2 тоо харчих. 12 он 13 оны өвөл. За 12 13-ны өвөл болохоор юу вэ гэхээр нөгөө түүзийн шийдвэр нь 1 тонн нүрсийг 25 мянгаар иргэдэд өгч ирсэн. За 13 он одоо 14 оны өвөл боллоо шүү дээ одоо. Тэгэнгүүт түүзийн шийдвэрээр 27500-аар өгье гэж дахиад шийдвэр гарцсан. Урд нь бол 25 байхад 27500-аар өгсөн учраас тэнд бол түүзийн шийдвэр хэрэггүйсэн байхгүй яг илүү үнэтэй өгчөж байгаа учраас. Хоёр дахьт нь бол 27500. Ингээд 14 оны 4 сарын 1-ний 2 жилийн хөтөлбөрч амжилттай хэрэгжиж дууссан байхгүй. Баг нуурын уурхай мөнгө сар болгон авдаг. Баг нуурын уурхай хохироогүй юу? Хохироогүй. Тэр 2 тэрбум төгрөгийг одоо танаас нэхэмжиж байгаа. Одоо би яг гүйцэх гэж байна. Одоо яг гүйцэх гэж байна. Тэгээ ингээ хохироогүй. Баг тэгэнгүүт нөгөө 2 жилийн дараа энэ аудитын газрын эчин орлоо гэж байцаагч тэрийг ингээ харангуйтаа буруутгах гээд тэр энэ саяны өөрөө ч аруулсан 39 гэдэг тогтоолыг гаргаж ирээ. Энд 39 шигшиж ангисан ус 39 гэсэн байж тээ гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр 39 гэдэг чинь өөрөө тэгэнгүүтээ энэ 27500-аас 39-ийн зөрүү 11500-га нүүрснийхээ нийт жингээр үржүүлээд ийм мөнгөөр улсыг хохироосон байна гэдээ дүлдэх харчиж байгаа байхгүй. Уг нь би сая яалтчгүй баримтыг олцсон юм шиг санагдсан да 39 мянгаар нэрээ зарж байгаагүй юу? Баг нуурын уурхай өөрөө шигшүүл 39 мянгаар зарах байхгүй. Харин ингэсэн байхгүй юу? Тэр нөгөө нэг хувийн компани чинь ингэ шигшээд 3 шигшиж штэ. 2 см хүртэрх нэг 2 см-с 20 см 20 см-ийн нот руу явуулаад 20 см-с дээш том одоо ингээл энэ ширээнээс том ийм том байдаг байхгүй. Тэрийг баг нуурын уурхайд нөгөө нэг иргэд очиод авчин штэ. Тэднэрт 30 хэдэн мянгаас 42 мянган хооронд зарсан байдаг. За. Баг нуурын уурхай бас ашиг болж штэ. Тэр нөгөө шигшснээс нь. За. Тэр яагаад тийм үнэтэй зардаг вэ гэхээр нөгөө иргэд чинь тэр томыг нь авчираад энд авчираад лантуудахаар нөгөө машин дэвшин дээр чи ийм ирсэн юм чинь лантуудахаар чи их болно одоо тий. Тэгэхээр ашигт нөгөө иргэдд маань ашигтай байхгүй нөгөө. Тэрнээс баг нуурын уурхай тэгж ашиг олж. Тэрнээс баг нуурын уурхай тэндээс ашиг олж байгаа байхгүй бас. За. Харин юу алдагдлалд орох биш. Тэрнээс ашиг олж байна. Тэгээд түүзийн шийдвэр 27500-ыг гарцсан байхад одоо бол юу вэ гэхээр тэр эчин орлоо гэдэг байцаагч ингээд яг шүүгч шиг ажиллаж байгаа байхгүй. Иргэний хууль мөл бүх юмыг уландаа гიშгээд тэр 2 жил хэрэгжээ бүх юм дууссан юмыг араас нь гарч ирэнгүүтээ баг нуурын уурхай өөрөө шигшүүл 39 мянгаар өгнө гэсэн тийм одоо тогтоол ийм заалтыг татаж цуглаж аваад араас нь ийм цаасан дээр ийм хохирол гараад ирчих واخ. Гэхдээ би нэг юм итгэхгүй байна. Яагаад гэж би энэ 39 мянган төгрөгөөр тогтоосон энэ юг олсон. Олоод тэгээ таныг яг 27 мянгагаа бариад ирэхтэн зэрэг за бараг л илрүүлчлээ гэж утсан байхгүй. Гэтэл за яг өчөө орлоо бит хоёр андуурд юм байж. Авилгатай тэмцэх газар яад энийг андуураад. Авилгатай тэмцэх газар энийг шалгаагүй мó энэ 39 мянган төгрөгөөр зарагдчихсан юмыг нөхөр ганц 27 мянга олгоод дундаас нь 2 тэрбум төгрөг бусцсан байгаа эсрэг тогтоогоогүй мó. Авилгатай тэмцэх газар чи харин наад ичээ орлоо. Одоо шүүгэж хэлчихсэн гэдэг байгаа юм. Авилгатай тэмцэх газар чи юу гэхээр шинжээчийн дүгнэлт гэдэг юмар л ялж байгаа шүү дээ. Шинжээчийн дүгнэлт гэдэг юм ин ичээ орлоо гэд үндэсний аудитын газрын нэг байцаагч ингээд дураараа бичиж байгаа байхгүй юу? Тэр нь наадах чинь ганц үг тогт хамаагүй юм. Түүзийн одоо шийдвэр одоо нэг түүзэн тэндээ хийж байгаа юм. 2 жил болоод өнгөрцөн юм. Та энэ түүзд байд юм шүү дээ. Би түүз мөз ямар ч юу байхгүй. Тэр мэрлээ авахгүй. Би чинь ерөнхий сайдын ахлах зөвлөх гэдэг чинь улс төрийн албан тушаал байхгүй. Би ерөнхий сайдд л нөгөө өгсөн үүрэг даалгаврыг нь биелэлтийг эргэж тайлбарна. Өөр би хинтэж тайлбарнахгүй. Хоёр юу гэхээр өөр би төрийн хинт ч одоо юу. За нөгөө тэрбум төгрөг чи хаанаас гарч ирж байгаа? За нөгөө нэг тэрбум төгрөг 3.6 тэрбум хэрэгтэй шүү дээ та. За 2 тэрбум ингээд за. Одоо тэрбум нь болохоор юунаас гарч ирж байна вэ гэхээр бас нөгөө энэ баг нуурын уурхайд ингээд шигшиж байна да тий. Шигшингүүт нөгөө баг нуурын уурхайн нүс маш их утрамтгай чанартай байхгүй. За. Дээр нь нөгөө шигшгэд чинь чулууг нь ялгаж чаддаг байхгүй. Тэгээ ингээд нөгөө богоонд ачнаа да. Ачих үед дээр нь Улаанбаатар өртөр нь ингээд ирэхэд шигшигд нөгөө цэгсрэгдээд буух үед бас ингээд нунтгардаг байхгүй. Тэгвэл нэгэнт нөгөө айлд шуудаалаад бүтэн нүрс өгнө гэсэн учраас яадаг вэ гэхээр дахиад нөгөө богоон болгон дээр 14 хүн тэрий чинь ингээд шуудалж байгаа шүү дээ. Тэр хүмүүс яадаг вэ гэхээр 200-ын цагаагаар
нэг вагон дээр 2 ширхгийг тавьж байгаа л тэг өөрхийн амтд нөгөө бүгдийг шигшдэг байхгүй. За. Шигшээд тэгэнгүүт нөгөө нунтаг нь үлднэ дээ. Дээр нь шигших явцдаа чулууг нь гаргаж хаяна. Чулууг нь савлж болохгүй шүү дээ. Тэгэнгүүт шуудайлаад вагон болгоноос за энэ вагоноос 1350, энэ вагоноос 1285, энэ вагоноос 1380 ч гэдэг юм уу. Ингээд гарлаа гэд. Тэгээ бүх ингээд тэгээ хог нь үлддэг юм уу? Тэгээ тэр үлдэж байгаа нь бол хог биш байхгүй. Тэр чинь цахилгаан станц уурын зуурны хоол واخхгүй юу. Тэгээ тэр үлдэж байгааг Багнуур элч компани авч цааш нь зардаг байхгүй. За. Цааш нь цахилгаан станц юм. Шуудайлтын нь болохоор нөгөө гэр хороолт нөгөө менежмент хийж байгаа компани ч таардаг. Тэгсэн чинь ичи хорлоо гэд нөгөө нөхөр чи юу гэж дүгнэлт гаргасан бэ гэхээр энэ Багнуураас ачихта 64 тоног ачигчжээ. За. Энд шуудайлснараа болохоор 60 тонн гэж одоо 62 тонн ч юм болчихжээ. 4 тонн хайцсан. 4 тонн идсэн байна. Гансх авсан байна. Гансх. Тэр нь бүр гансх авсан байна гэж байгаа байхгүй. Тэгээд нэрнгээсээ тийм юм уу? Гэхдээ нэрнгээс одоо ингэ тийм учраас гансх одоо энийг хохироосон байна гэж. Тэгээд асуудал өрдөл юм. Тэгээд ингээ 3 тэрбум төгрөгч одоо чи хардаа ийм хоёр хоосон юм дээр гараад ирж байгаа байхгүй. Нэг нь юу гэхээр одоо тэнд нөгөө Багнуурын уурхаа өөрөө шигшвэл 27500-га 30 мянгаар зарах юм аа гэд захирлан. Тэгээд тэрний тулд түрээслэх юм аавнаа гэд тушаал гаргаж ирсэн юм аа. Дараа жил нь нөгөө зохицуулах хорооноос үнэ нөгөө цахилгаас өгдөг 20500-га 26650 болгохын тулд бид нар бүх юмаа 30% нэмж байгаа шүү гэдэг тогтоолдоо өөрөө шигшиж ангилсан нүүрсний нөгөө 30-га за ойлголоо. Гэт ингээ 39 болгоо ингэсэн. Тэгэнгүүт нөгөө 2 жилийн дараа бүх гэрээ хэлцээ дууссан байхад аудитын нэг нөхөр дахиж очингуудаа нөгөө урд тогтоолыг харж өө энэ 39-оор өгөх байсан ба шүү дээ. Тэр яг 27-оор өгдгийг. Ингээд тэгэнгүүтээ нөгөө жингээр 39-оос 27500-аас гарч 11500 гарна да тий. Тэрийг нөгөө жингээр нь үржүүлэнгүүтээ 2. За хоёулаа түр завсарлаад реклам явуулчаад рекламын цаг болсон байна. Тэгээ эргээд ярилцлаганд орё. Та болохоор цаасан дээр байгаа хий юмор намайг ялах гэж байна гэдэг. Гэтэл эрүүгийн хуулийн 153 263-ын 2 гэдэг зүйл ингээд танд ял төлөвлөчөд байгаа шүү дээ. Тэгэхээр би энэ хуулийн заалтуудыг үзэгч нартай бэлдсэн. Ямар учиртай юм. За 150-ын 3 нь болохоор бусдын эд хөрөнгийг одоо шамшигдуулах тийм үү? Итгэмжлэн хариуцсан итгэмжлэн хариуцсан этгээд нь. Итгэмжлэн хариуцсан этгээд гэж. Энэгээр бол юу вэ л да. Эн чинь бол юу гэх нэг 3 хүндэрсэн хэсэг гэж харагдаа. 3 та бүр хүндрүүлсэн. Тийм над дээр бүр хүндрүүлчихэж байна. Ер нь бол юу гэхээр 150 гэдэг зүйл анги нь бол юу гэхээр хүний өмчийг юм уу байгууллагын өмчийг итгэмжлэн хариуцсан. Бүр социализмын үеийн зүйл эрүүгийн хуульд байсан. За танд яг тэгж хариуцсан юм байна уу? Багхгүй шүү дээ. Юу ийдээ. Тэр ажиллаж исэн компани таних биш. Та тэрийг итгэмжлээгүй, хариуцаагүй. Энэ бол миний ойлгож байгаагаар бол юу гэхээр нөгөө төрийн одоо энийг хариуцж байгаа хүмүүс шүү дээ. Одоо янз бүрийн байгууллагын юмны өмч тэр тал руу илүү одоо ойртуулах гэж намайг одоо төрийн юм итгэмжлэн хариуцсан ч гэдэг юм уу. Тэр утгаар бичсэн болов уу гэж би ойлгоо. За 263-2 гэдэг нь болохоор албан тушаалаа хэтрүүлэн хэрэгэлсэн зүйл юм гэлээ шүү дээ. Харин хоёулаа яг хуулийнхаа зүйл ангаар бол надад хоёулаа таарахгүй. Үгүй харин албан тушаалаа хэтрүүлсэн таарад байгаа юм шүү дээ. Би чинь ямар нэгэн албан тушаалаа хэтрүүлнэ гэхэр чи энэ дээр юм байдаг байхгүй нөгөө шийдвэр гаргадаг. Шийдвэр гаргаа шийдвэрийн улмаас ямар нэгэн юм одоо завшин ч гэдэг юм уу эдэн ч гэдэг юм болно шүү дээ. Би чинь шийдвэр гаргадаг юм биш байхгүй. Миний гарын үсгээр юу ч яахгүй. Би зөвхөн ганц нэг албан бичиг л явуулах хэрэгтэй байгууллагууд руу. Тэрнээс өөр би ямар нэгэн шийдвэр гаргадаг юм биш. Мөнгө бүр байхгүй. Та ямар ч байсан энэ зүйл ингээд би энэ хоёр зүйл ингээд яллагдсан байгаа тийм үү? Танд энэ эрүүгийн хэрэг үүссэн. Та хоригдсон. Та аль хэр удаан хоригдлоо? Би одоо яг 3 сар хоригдсон. Хэд хоног өлсгөлэн зарласан бэлээ? За 11 хоног дээр л гарч ирсэн. Таныг хорисны дараа таныг жигших үзэн ядах нэг үйлдэл болсон. Тэрийг одоо дэлгэцэн дэг. Ерөнхий сайд, хууль зүйн сайд хоёр таныг албан тушаалаа ёстой хэтрүүлэн эргэж очсон. За дүрсээ өгөөрэй. За энэ ингээд авилгатай тэмцэх газрын бичлэг байгаа байхгүй юу? Хууль зүйн сайд, ерөнхий сайд хоёр буугаад
Төв аймгийн хорих тийм үү? Тий Төв Тий. урьдчилан Хорих. гэдэг байхаа. Тий. За энэ дээр ингээд очиод тэг хүмүүс маш их дургуутсан л да. Энэ бол одоо хууль дүрм зөрчлөө бүр авилгатай тэмцэх газар мэддэг төртөл хийгээл бөө юм бос. Ерөнхий сайд хариу мэддэг хийгээд би эндээс өөр нэг юм сонирхож байгаа. Ерөнхий сайд тантай уулзаад юу гэж хэлсэн? Ерөөсөө Би таах уу? тэг. Дисэрэх үү? Нөгөөдхөө хэлэхгүй шүү гэсэн баг тийм үү? Харин нөгөө хамгийн гол нь энэ бид нар чинь нэг юм хардлага гэдэг юм өнөөдөр үлстэй замбрааг үл болчиход байгаа юм л да. Яг тэнд очиод бол над ерөөсө хоёрхан чиглэлээр л байсан. Яг би ерөнхий сайдын хажууд шүүгэн шийдвэрийн дарга цуг суужсэн байхгүй. Ерөнхий сайд ирнэ гэдгийг би мэдээгүй. Тэгээ шүүгэн шийдвэрийн дарга тэр хоёр байж исэн. Тэгээд уулзахад бол яасан бэ гэхээр Тэмүүжин сайдтай би уулзаагүй. Тэр Тэмүүжин сайд ажлын салгаал хаагур юм явж лээсэн юм шиг байна. Нэгдүгürt юу гэхээр за үнэхээр энэ засгийн газрын хийсэн энэ хөтөлбөр амжилттай хэрэгжүүлсэний чинь бол бид мэдж байгаа. Тийм учраас бол энэ хөтөлбөрийг хэрэгжүүлсэн чи бол ямар ч буруу байхгүй гэдгийг бол бид мэдж байгаа учраас чам сэтгэл санааг дэмжил үзүүлэх гэж ирсэн юм аа. Нэгдүгürt. За. Хоёрт нь юу гэхээр за нөхцөл байдал ямар вэ? Одоо энэ шүүгэн шийдвэрийн дараа хажуу сууж байна. Одоо янз бүрийн дарамт шахалт байна уу? Нэтрийг тийм л юм хоёр л юм ирсэн шүү. Яагаад дарамт шахалт байна уу гэж ер нь таныг улс төрийн зорилгоор ялалж байна. Алтан хуйгийг огцруулахын тулд одоо зөвлөхийн бариад хорчлоо гэдэг одоо ойлголтыг бол өгж л байсан л да. Ер нь бол бодит байдал дээр бол яг л энэ чинь улс төрийн зорилготой юм болцсон байхгүй. Яасан бэ гэхээр би чинь нөгөө тэр солонгос явж штэ тийм ээ. Тэгэхэд чинь яаран сандран оргоц цухтааснаар нь зарлж байгаа байхгүй. Яг тэр үед юу болсон бэ гэхээр нөгөө Тэмүүжин огцруулах дан дээр давхар дээрийн асуудал юм. За тийм байж штэ. Яг тэр үеэр юм. Яг тэр үе байхгүй. Тэгэхээр чинь нөгөө хажууд нь нөгөө ерөнхий сайдын ахлах зөвлөх нь идэ чи уугаа чинь байх нь бас огцроход аюу хэрэгтэй байхгүй. Хэрэгтэй юм. Одоо огцруулах гэж байгаа асуудал хэрэгтэй шүү дээ. За одоо хоёлаа энэ цаг үе дээрээс харьяа огцорцсон байна алт уу тийм үү? За ерөнхий сайдын суудлыг сайхан бэлэг авчиж, намын даргын суудлыг зээнх бол давчиж улсын хурлын дарга. Тэгэхээр энэ хоёр нөхөр таныг одоо шоронд хийсэн болж тарж байна уу? Үгүй. Чи бол одоо нөгөө юу гэдгийг намайг шууд механик юм руу түлхэж юм л та. Энэ асуудал бол өөрөө юу гэхээр ер нь алт үе огцруулахын тулд аль дээрээс л юм их авсан шүү дээ. Эхлээл нөгөө уулан төөрлөө чигээл огцруулах гэсэн. Дараа нь юу гэхээр нөгөө сайд тэр нь болохгүй болонгоо сайдуудын одоо ган уягаас авахуулаад бат хоёроос авахуулаад ингээд нэг хоёроор нь одоо сугалж явах гэж үзсэн. Тэгэл хамгийн сүүлд нь тэр нэг дан дээл давхар дээл Тэмүүжин гэдэг юм бөөндөө орж нэг үзсэн. Тэгэл хамгийн сүүлд одоо нэг инх баяртай гэрээ хийсэн хэрэгээр л ерөнхийдөө бол явчих шиг л боллоо шүү дээ. Тэгэхээр яхаа зүгээр миний ойлгож байгаагаар бол энэ бол нэг ганц хоёр хүний хийдэг ажил биш л дээ. Энэ бол тодорхой нэг юм огцруулах хүссэн олон хүчин зүйлүүд нэгдчихэж байгаа байхгүй. Олон хүчин зүйлүүд. Тэгэхээр энд би яаж тэрий чинь мэдхий. Та улс төрийн зорилгоор гэсэн шүү дээ. Гэхдээ мэдээж улс төрийн зорилго гэдэг чинь ерөнхий сайд огцорно гэдэг бол улс төрийн зорилго л байхгүй. Ягаад гэвэл ардсан нам засаглаж чадахгүй байх гэдгийг нотлох ёстой. Бас нэг иргэн тойрныхын хүмүүс хэрэг орооцох хэрэгтэй гэж юу гэхээр нөгөө ерөнхий сайд нь унжийн гэдэг чинь ардсан нам унжийн л гэсэн үг шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэхээр чинь өөрөөр хэлбэл тэр чинь сөрөг хүчин манаас хэрэгтэй шүү дээ. Бас тодорхой хүмүүст хэрэгтэй байна. Гэвч л ингээд олон хүчин зүйл ингээд давхардж байгаа хөх. Тэр дунд чинь янз бүрийн сонирхол. Ер нь ингээд одоо хоригдоод идэ чин уугаа чин ингээд соллуулаад нийгэм даяар ингээд явхад хүний өмс чанар хэр танигдах юм? Урдны нөгөө найз нөхд чинь хэвээрээ байх юм уу? Би бас нэг хүмүүс ингээд ярьдаг байхгүй. За одоо ингээд хэрэгт юм уу одоо янз бүрийн жоохон нэр муу болчихор чинь нөгөө нэг сайхан ялгандаг долгионд улсууч алга болчдөг юм. Тэгээд надад тэр нялган долгонж исэн баг байсан юм уу яасан. Над руу бол байнга л хүмүүс ирдэг шүү дээ. Байнга хүмүүс. Хэвээрэл нөө нөхдөд харьцаа. Нөхдөд харьцаа яг хэвээрээ. Тэрэн дээр бол таяг сайн нөхдөд. Ямар ч байсан би бол тэрийг ам бардам. За сая нэг амар мэдээ би уншсан. Таныг хөлийнхөө хурууг тайруулсан гэж. Энэ үнэн үү? Юу болсон юм бэ? Үнэн. Нөгөө л бас л нөгөө солонгосын юмтай л холбоотой. За тийм та түрүү нөгөө ясны хавдартай гэж. Ясны хавдартай гэдэг тэр чинь ингээд ухаж авсан байхгүй. Ухаж аваад тэгээ сүүжнээс тэр чинь ингээд номдголж яагаад хийгээд яагаад. Тэгээд тэр чинь 3 сар болгон үзүүлчих хэвээр юм билээ. Тэгээд тэрвээ юу бол ийм хийлгэж хэвээр юм ашиг. Тэгсэн чинь 9 сард очих хэвээр байсан байхгүй би. Тэгээ нөгөө 9 сар болонгууд нь би өргөдлөх гэж байгаа юм чинь.
Тэг өргөдөл өгөнгөт нөгөө намайг чинь юу энэ хөлөөр багтахгүй цаашаа сунгаад 10 сар чинь дахиад сунгаад ингэ явчихж байгаа юм чинь. Тэгээ 10 сарын та уг нь юугаа тавьсан юм бэ те? Би одоо ингэж имчилгээ би бүр бичгээр тавьсан. Би ингээд одоо энэ хаана тавьсан та? Прокурор доо. Үгүй АТГ-ийн байцаагчтай байхгүй юу? Байцаагчтай л өгнө шүү дээ. Тэр чинь өөр байцаагчаар л дамжуулж. За эхний 9 дугаар сард имчилгээ хийсэн хугацаа өнгөрч. За тэгээд дараа нь яг нөгөө 10 сарын 29-нд чи би гарсан шүү дээ. Тэгээд эхлээд нөгөө өсгөлгийнхээ дараах имчилгээ хийлгэж байгаа. Тэгээд 11 сарын дундуур байцаагчтай бас хэлэхгүй. За би нэг явахгүй бол болохгүй хаа гэсэн чинь. Та бол одоо нөгөө явж болохгүй. Таны хэлээр гарахыг хөрвүүлсэн байгаа юу? Хөрвүүлсэн тийм. За дараа нь би 12 сарын сүүлээр бас дахиад гуйсан. За одоо ингэ явахгүй бол бас болохгүй хаа одоо 6-7 сар өнгөрчлөө шүү дээ. Энэ чинь үгүй ээ зөвшөөрөхгүй. За тэгэл цагаан сарын өмнөх нь өвдөө болдог. Тэгэхээр үзүүлсэн чинь эмч шууд гэж байгаа юм чинь. За та нэг бол маш хурдан явж тэр анх хийсэн газараа очив. Ягаад гэвэл дахиад өрөвссөн байсан байхгүй. Эсвэл хуруугаа хурдан тайруулаа. Тайрдаг нь яаж вэ? Ягаад тэгэхээр нөгөө тэгжээ тэд дундаас нь нөгөө цаашаа явуулахгүй юм байна л та. Тэгээ та хуруугаа тайруулаад явуулчихж байгаа юм уу? Хуруугаа явуулаагүй л те. Дэрий чинь нөгөө нэг ингээд зүсч хатааж ярьж яадаг юм лээ. Тэгээд нөгөө манай энд тайрсан эмчнэр шинжилгээ хийн штэ те. Тэгэнгүүтээ зүгээр байна. Ямар ч хортой авдар биш юм байна. Би ганц хайж исэн нөгөө хортой болчихно гэж яриад байсан байхгүй. Солонгосдойч гэсэн надад тэгж боломжлуулж ирсэн. Ямар ч энийг ингээ харна, энэ сайн болоо гэж зүгээр. Тэгэхээр та хэрвээ өөрөө явсан бол хуруугаа тайруулахгүй байх байж. Тэгж ойлгож байна мөн үү? Би бол тэр 9 сард юм уу 11 сар мард явсан бол ямар ч хуруугаа тайруулахгүй байсан. Тэгээ манай хуулинд бол иймэрхүү одоо өвчин хамаагүй хорсон л бол хорсон л байд юм уу тийм? Гэхдээ хуулиараа бол иргэний хуулиараа би чөлөөтэй явах хэрэгтэй л юм байна л дээ. Яг бол эмнэлэг учраас. Гол нь нөгөө намайг одоо оргочин цухтаач гэж бодсон юм уу яасан тэгэл явуулаа болох. Гэхдээ би нэг юм айгүйх гайхчихсан. Та бол одоо арчилсан намын гинсэкгүйсэн хүн. Намаа ялтанд хүргэсэн. Тэгээд 2 удаа их хурлын гишүүн байсан. 1 удаа сайд байсан хүн. Гэтэл яг өөрийнхөө арчилсан намыг төр барьж байгаа энэ өнгөн дээр та одоо өөрийнхөө хэлснээр бол хэлмэгдээ сууж шít. Энэ тэнд ямар санагч? Энэ нөгөө зорж явсан арчилч, энэ нөгөө таны ихтгэл үнэмшил амьдралаа зориулсан нам ч юм уу юм уу? За энийг нэг намтай холбох нь ч юу юм бэ? Яа зүгээр хэлж байгаа тэр энэ нөгөө арчлалын үйл явцтай холбож болно. Юу гэхээр үнэхээр бид нар бол ийм юмыг бол хүсээгүй л дээ. Энэ маань өөрөө бид нар процессын тодорхой төвшөнд процессын алдаанууд хийгээд байна. Жишээл одоо энэ хууль хяналтын байгууллагын тогтолцоогоо бид нар жинхэнэ утгаар нь засч чадаагүй байна. Тэгээд энэ одоо ийм замбраагүй хууль зөрчих ийм одоо нөхцөл болцоо явах боломжийг хангацсан байна. Өөрсдөө хийж байна. Тэгэхээр энэ бол ерөөсөө буруу юм байна. Тэгээд үнэхээр энэнд бол харамсаж байгаа. Тэгээ энэ чиглэлээр бол би тэнд байхдаа одоо хоригдонгуудаа би шууд захидал бичиж сонирхол гарсан. Их хурлын гишүүдэд би 2 удаа бичсэн шүү дээ. Яаралтай энэ бүтцийн юм дээр анхаараа. Ягаад тэгэхээр прокурорын дэргэдэх мөрдөнг авилтаа тэмцэх газрын хажууд авьяаснаар энэ байгууллагыг одоо юу гэдэг нэг эрдэн бярдан гэдэг юм одоо ингээд буруу байдал руу түлхэж байна. Тэ? Тэгээ энэ юм чинь ингээд ямар ч хяналтгүй байна. Одоо энэ хүмүүс чинь шүүх, прокурор бүх юмыг хянаж байгаа учраас одоо чөлөөтэй өөрсдийгөө алдаа руу түлхэж авилгата тэмцэх газрын хуулийг их хурлаар хэлэлцээд батлаад авилгата тэмцэх газрыг байгуулж байхад хэн билээ нэг их хурлын гишүүн хэлж ирсэн юм а. Хэрвээ бид энийг жинхэнэ утгаар нь байгуулж чадахгүй бол энэ эргээд бүгдийг чинь толгойг авах тийм айхтар одоо хадны мангас болно шүү гэж хэлж ирсэн. Та санаж байна уу? Тэр би баг баяр цогтыг болов уу санаж байна. Нямдорж биш үү? Нямдорж биш. Баяр цогтыг гэж санаад байна. Нямдорж байсан байж магадгүй. Би бол баяр цогтыг санаад байна. Баяр цогт бол лавд яг тиймэрхүү санаатай юм хэлж ирсэн. Бид нар юу гэхээр наад юм ижүүрнээр одоо яг нөгөө энэ хөгжлийн процесстэй зөв гаргаж тавихгүй бол болохгүй шүү гэж хэлж ирсэн. Би яг тэрийг санаж байна. Одоо тэгээд авилгатай тэмцэх газрын даргаыг ерөнхийлөгчийн санал болгосноор улсын хурал баталдаг. Тийм үү? Тэгэхээр ерөнхийлөгчд та хандсан гэдэг нь ерөнхийлөгч танд ямар нэгэн байдлаар хариу хэлсэн үү? Хариу хэлээгүй. Зүгээр миний ойлгож байгаагаар бол яг энэ нөгөө шүүх процесс нөгөө хяналт шалгалт юм явж байгаа учраас
шууд тэр нөгөө процесс дундуур орж болохгүй байх л та би бол тэгж бодож байгаа. Тийм учраас бол энэ юмыг бас ажиглаж байгаа ахал гэж бодож байгаа. Ер нь надаас гадна бас манай дархныхын ерөнхийлөгч рүү бичсэн байлээ. Яг тэр нүг би үлсгэлэн зарласан шүү дээ тий. Тэгэхэд манай дархны намайг дэмжигч нар ингээд иргэдээс ингээд ганц үхийг одоо ийм болжээ. Энийг дэмжиж гин гэсэн чинь 3 хоногийн дотор нэг 2000 гар баг 3000 гар ус зураад тэгээд тэр бичиг ерөнхийлөгч рүү бас явуулсан л гээл. Тэр намайг гарч ирсний дараа нөгөө манайхаа уулзаад надад хэлчихлээ. Одоо таны хэрэг шүүхэж шилжсэн байгаа юу? Гүү прокурор дээр байгаа. Гэхдээ одоо прокуророос ажлын хүмүүс газар бас буцааж байгаа сурагтай л юм лээ. Манай өмгөөлөгч нар л тэгсэн байсан. Хэрвээ таны хэлдгээр ингээд авилгатай тэмцэх газар захиалга аваад хүнийг яллаад байдаг бол энэ айгүй амар үзэгдэл байхгүй юу? Энэ юусоо цаашаа явж болохгүй үзэгдэл юм л да. Ер нь миний одоо гол нь бас өнөөдөр өөртөө чи ярилцлаганд ороход зөвшөөрсөн хоёр дахь шалтгаан бол энэ шүү дээ. Юу гэхээр за нүрс хөтөлбөрөөр одоо шалтгаалж тий. За одоо ингээ ганцгүй инклээ гэхээр энэний ард энэ нүрс хөтөлбөрийг хийсэн залуучууд өчнөө хүмүүс хорчиж байгаа байхгүй. Одоо ингээд жишээлбэл тэр нүрс хөтөлбөрийн ажилласан одоо нэгтлэн нэг чинь 6 сар орчиж байгаа байхгүй. 6 сар орохдоо нэг 3-4 удаа байцсан юм да. Юу асуусан гэхээр ганц хүчийн мөнгө өгсөн. Таныг хорж байхад байцаж ирсэн үү? Намайг одоо эхний 2 сар хороход бол ганцхан удаа байцсан. Гэхдээ яасан гэхээр алтан үг чам дээр яах гэж ирсэн. Ирэхдээ хэлсэн үү? Ийм л юм асуу. Нөгөө нүүрсний тухай асуу. Байхгүй тэр нүүрс. Ядаж над шиг ингэж асуухгүй. Зүгээр нэг 2-3 юм асууж байгаа. Энэ зээл авахт нь чи яагаад бичиг хийж өгсөн юм? Нөгөө банкнаас нөгөө компани чинь зээл авчих шүү дээ тий. Яагаад чи бичиг хийж өгсөн? Тэр компанид тэр зээлээ төлсөн үү? Төлсөн. Тэр чинь төлсөн. Тэр 12-13 оныхоо өвөл. Тэгээд эхний жил шүү дээ тий. Эхний жилийнхээ юугаар талын төлөөд тэгээд нөгөө дараа жилд нь талын төлсөн гэсэн байна. За та бол оюутлогын гэрээг байгуулахад оролцож байсан хөө. Одоо оюутлогын гэрээ маш их асуудалтай болдог. Тэ одоо хоёулаа оюутлогын тухай нухацтай ярих цаг харамсалтай налгалт. Та ер нь тэр гэрээг байгуулснаа зөв байгуулсан гэж боддгоо. Буруу алдаа хийжээ гэж боддгоо. Гэрээ байгуулсан нь бол зөв. Гэрээн дотор одоо нөгөө сайжруулах тэр юм бол зөндөө байгаа. Энд чинь гэрээ гэдэг чинь өөрөө баян ингээ өөрчлөлт шинжлэгдэж явдаг ийм зүйл байхгүй. Яг гэх нь улс байгаа учраас хууль, дүрм энэ хүрээндээ баян янзлж явах хэрэгтэй, алдааг нь засаж явах хэрэгтэй. Яагаад гэрээг зөв гэж байгаа вэ гэхээр үндсэндээ бол яг тэр үед оюутлогч нь 5 удаа одоо энэ асуудалж орцсон юм шүү дээ. Тэгээд Монголд мөнгө маш их хэрэгтэй байсан. Гадна талд ч Монголд хөрөнгө оруулах хүсэлтэй хүн зөндөө байсан. Ганцхан индикатор оюутлог байсан байхгүй. Тэгэхээр бид нар бол улсын их хурлаас одоо өгсөн 34%-ийг авах, 50%-ийг ер нь цаашаа авах. За тэгээд нөгөө ашигтай ажиллуулалт нь өснө хүсэл тэр боломжийн хэмжээнд мэдээж хүссэндээ хийж чадаагүй шүү дээ. Яаж тэр хийж яах вэ? Зөндөө олон одоо бол тэгээд засаад явах хэрэгтэй. Одоо бол дараа дараагийн засаад явсан шүү дээ. Тэгээд гэрээг байгуулсны дараа бид нар өөрсдөө өөртөө зассан байхгүй юу? Нөхцөлтэй бид нар чинь дахиад бас $40,000 нөхцөлийг сайжруулсан шүү дээ. Гэх мэтлэн ингэж явсан. За бараг сүүлчийн асуултыг би тань тавья. Одоогийн улсын хурлын гишүүн Уянга таныг оюутлогын гэрээ байгуулж байхдаа $100 байшин авсан гэдгийг зарлаад та шүүхэд өгчсэн. Тэгээд одоо Уянга гишүүн бие давхар байх үед нь баривчлах гэж оролдлоо гэж дуулан болж байна. Гинт тэр хэрэг тэгээд самхарлц тэр юу болсон юм? Яаж дууссан юм? Уянга надаас уучлалгүйсэн. Тэгэхээр уучлалгүйсэн юм уу? Тэгсэн. Тэгээд би тэгэхээр шүүхэд нөгөө гомдлгүй гэдгийг хэлсэн. Тэгээд дууссан. Тэгэл дууссан. Би одоо таны тэр байшингийн зураг байдаг болов уу гэж боддог байхгүй $100 байшин. Би тэгэр чинь нөгөө $100 тэр чинь гэхдээ хүн яг ингээд гүтгэх гэдэг бол аюу аюултай. Хэрвээ одоо ингээд би тэнд $100 байшинтай байсан бол би ялтчгүй одоо нөгөө шоронд нь явах хэвээр ахуул авсан нэтрийг л төмөн юм болох хэвээр шүү дээ. Тэгэхээр бит хоёрын аль нэг нь одоо нөгөө нэг буруутан болох хэвээр байхгүй юу? Нэг бол одоо би шоронд явах хэвээр, нэг бол уянга гүтгэснээр одоо тодорхой төвшөнд хариулуулах хэвээр шүү дээ. Ойлголцсон гэдэг бол энэ дундын хууль байхгүй. Тэгэхээр бол уянга надад юу гэсэн гэхээр би ч гэсэн 2 ч удаа хэвлэлийн байгуурал хийжсэн бүр би телевизийн нэвтрүүлэг гаргаж ирсэн шүү дээ. Тэгэл би хэлжлээсэн байхгүй. Надаас ирэл уучлал гуйчих.
Тэгвэл намайг нөгөө сэтгүүлчэнд дайрдаг байхгүй. Сэтгүүлчийг одоо ингээд эрүүгийн хэрэгтэй өгөө. Тийм төлөвлөгөө яах. Тэгэхээр чин би буцаага хэлдэг байхгүй. Гүй би өөрөө наан чин маш хүнд юм дүү. Би тэнд чи илжирч өгөх гэдэг чинь сая долларын байшин. Тийм учраас одоо ийм л гэж хэлж байгаа. Гэхдээ би бол хүн ерөөсөө шоронд явуулах юм уу эрүү яа гээгүй. Зүгээр л үнэл хэлцэлт. Уучлалгүйч. Тэгэл бол. Уучлалгүйх хэрэгтэй. Одоо шүүхээс таны ялыг хэрвээ цагаатгахгүй бол тийм ээ та хэдэн жилийн ял авах бол ер нь энэ юугаар бол тэр 150 гэдэг одоо өмч хариуцсан гэдэг зүйл Таван нь жил байсан. 5-10 жил. өндөр ах. 5-10 жил байхгүй. Өмч хариуцсан гэдэг. Одоо мэдэхгүй би ямар өмч хариуцсан. Нөгөө 263 албан тушаалаа ашиглаж одоо гэмтэр хийсэн гэдэг нь бол 5 хүртэр жил. Ийм л байгаа байхгүй. Хэрэг яллагчвал яах вэ? Арайгүй л гэдэг. Би юу гэж бодож байгаа гэхээр энэ шүүх бол эрх биш. Одоо бас нэг юу гэдэг одоо эвдэршин доктортой системээс өнөөдөр ирээ зах зээлийн систем шилжээд энэ аль нэгэн нам юм уу бүлэглэлийн эрх ашигыг хамгаалахгүй ийм төвшөнд очих гэж бид нар ч 25 жил зүтгэлээ шүү дээ. Тийм учраас арайч одоо бүр тэрлүүг орохооргүй байх л гэж бодож байна. Зүгээр энэ тодорхой хэмжээнд өнөөдөр энэ гарч байгаа энэ системийн гажуудл энэ одоо хүнийг аваачаад ийм улс төрийн чтийн тодорхой захиалга гар хөл болж байгаа энэ үзэгдэл бол яг хөө ингээд засагдаад явах хэвээр. Энэ бол өөрөө нөгөө болж ижил засагдах хэвээр байхгүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл эн чинь юу гэсэн үг вэ гэхээр АТГ-ийн энийг бол АТГ-ийн бүх хүмүүс хийчихэж байгаа юм биш шүү дээ. Тэр төсвөн зөндөө шудраг улсууд байна. Тодорхой нэг хэсэг хүмүүсийн ийм л хийж байгаа үйлдэл байхгүй. Тэгэхээр энэ имийг л засах хэрэгтэй. Тийм учраас бол АТГ чинь их хурл хариалагддаг байгууллага. Тийм учраас их хурлын гишүүд энэ дээр одоо ажиллах хэрэгтэй байхгүй. Тэгээд засаад тэс юу гэдэг одоо АТГ бүгдээрээ ингээ хаваараа юу юм уу нэтрийг би бол ерөөсөө хэлэхгүй. Ганц нэг л хүн байна. Энд тодорхой удирдах бүрэлдэхүүн энийг тодорхой төвшөнд ингээ буруу тийшээ явуулчлаа. Гэхдээ энэ олон юм руу битгий яваасаа. Тэм учраас одоо засч явах хэрэгтэй. Тэгээ энийг ийм буруу юм руу явуулаад байгаа гол юм нь бол нөгөө би хэлээд шүү дээ. Хажууд нь прокурорын мөрдөнг аваачаа тэнд тавьчихсан. Өөөсө бүх хүнийг айлгав. Дээр нь эхлээд тэнцэх нэг аюултай юм хуулиараа нөгөө бүх албан тушаал томилохын өмнө тэднээс асуудаг байхгүй. Тэгэхээр АТГ өгөхгүй л үл. Хэмжээгүй эрэхтэй. Хэмжээгүй эрэхтэй болчиход байж магадгүй л юм. Магадгүй байгаа. За баярлалаа. Урилга хүлээн авч ирж ярилцсанд танд баярлалаа. Гэхдээ би танд нэг зөвлөгөө өгчих үү? Танаа нам төр барихаараа өөрийнхөө гишүүдийг их хурлын танхим дотроос аваачаа шоронд хорчихтгол байсан нам шүү дээ. Тэгээд одоо итгэхэд бол эрт бити итгэхээрээ. Яг зүгээр би бол ер нь процесс гэдэг чинь өөрөө дандаа л ингээд хөгжиж сайжирч явдаг гэж ойлгодог. Жишээл одоо энэ процесс бол юу гэхээр бид нар бас л дахиад нөгөө амьдралтай тэмцэх газрын тэр хууль эрх зүйн дээр л системийн алдаа гаргасны л одоо нөгөө буруу илэрч байгаа байхгүй. Тэр алдааны бурууны одоо хэн нэгэн юмар илэрч гарч ирж байгаа нь надаар гэсэн үг байхгүй тийм ээ. Тэрнээс биш бодолтой 200 мянга байсан үрсийг адилхан тэндээс 27 мянгаар авч байгаа шүү дээ. 80 мянга болгоод тэгээ иргэдэд тэр чинь 30 тэрбум төгрөг би тооцоолж үзсэн шүү дээ. 2 жил 30 тэрбум төгрөг хэмнээд 800-аад ажлын байр бий болгоод баг нөрөө уурхаа охирсон юм юу ч байхгүй. Ийм хэргийг тэгээ хэрэг ийм асуудлыг хэрэг болгоод нэг аудитын нэг байцаагч очивол юм бичингүүтэл тэгэл тэрийг бариад ингээд хүн яллаад тэгээд өчнөө залуучуудын хувь заяагаар тоглох гэж байгаа. За баярлалаа. Танд амжилт хүсье. За их баярлалаа. Баярлалаа үзэгчдээ. Цензургүй яриа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үгээр өндөрлөж байна. Ирэх 5 гарагийн 21 цагта ирэх уулзцгаая баяр та.